Одоо бүгдээрээ төвд тэмүүлэх хурдтгал ба хүчний тухай ойлголтыг өөр юм болгоцгоё. Эхлээд төв тэмүүлэх хурдтгалыг ярив. Төв тэмүүлэх хурдтгал яагаад бий болд юм бэ? Тойрог хөдөлгөөн дээр. Тухайлбал энэ дээр нэг юм материал цэгийг авч үзсэн байна. Энэ цэг ингэж иргээд энд ирсэн байна. Материал цэгийн шугамн хурд нь V гэдэг одоо шугамн хурдтай. Шугамн хурд вектор хэмжигдэхүүн. Энэ дотор тоон утгач явна мөн чиглэлч гэсэн байгааг. Харин тоон утга нь ерөөсөө өөрчлөгдөхгүй байна. V бол B. Тухайлбал энэ дээр 5 м/сек хурдтай явж исэн бол энд ч гэсэн 5, энд ч гэсэн 5, энд ч гэсэн 5 байх нь. Тоон утга нь өөрчлөгдөхгүй байна. Ингээд хэлэнгүүт бид юу гэж боддог гэхээр тоон утга нь өөрчлөгдөхгүй байгаа юм чинь хурдтгал байхгүй гэж боддог. Боловч энэ нь буруу юм. Энэ хоёрын аль нэг өөрчлөгдөхөд буюу энэ тоон утга эсвэл чиглэлийн аль нэг нь өөрчлөгдөхөд тухайн вектор хэмжигдэхүүн маань хурд маань өөрчлөгдөж гинэ гэж хэлнэ. Тоон утга тогтмол байгаа ч гэсэн чиглэл нь байнга өөрчлөгдөж байна. Тойрог хөдөлгөөнөөр энэ зурган дээр харуулсанчлан чиглэл нь байнга өөрчлөгдөж байна. Анх эхлэхдээ дээшгээ чиглэлтэй хэсэг хугацааны дараа доошогоо ингээд баруун дэше зүүн доошогоо гих мэтчлэн чиглэл байнга өөрчлөгдөж гинэ гэдэг нь хурд өөрөө өөрчлөгдөж гинэ гэсэн үг. Нэг ч хугацаанд хурдны өөрчлөлтийг юу гэдэг юм бэ? Санаад авъя бүгдээрээ. Нэг хугацаанд хурдны өөрчлөлт гэдэг бол хурдтгал шүү дээ. Санаа авъя. Хурд чинь өөрчлөгдөж байгаа юм. Өөрчлөгдөж чинь яагаад? Чиглэл нь өөрчлөгдөж байгаа учраас. Хугацаа өнгөрч гин үү? Өнгөрч гин. Тэгэхээр энэ хоёрын хооронд нь хуваавал хурдтгал гарах нь байна. Энийг л төв тэмүүлэх хурдтгал гэдэг байгаамаа яг үнэндээ. Одоо бүгдээрээ төв тэмүүлэх хурдтгалыг тооцоолъё. Төвд тэмүүлэх хурдтгалыг бүгдээрээ олохын тулд энэ доод талын зургийг ашиглая. Доод талын зурган дээр юу болсон бэ гэвэл А цэгээс материал цэг маань А-гаас гараад Б цэг дээр очисон. Ингэхдээ V гэдэг хурдтай явсан. За B дээрх хурдыг нь VB, A дээрх хурдыг нь VA гэж тэмдэглэж байгаа боловч тоон утгаараа эдгээр нь бүгдээрээ ижилхэн V юм гэдээ ойлгочих. Гэхдээ чиглэл нь бол өөрчлөгдөж чинь. Тийм учраас хурд өөрчлөгдөж чинь. Хурд өөрчлөгдөө гэдэг маань хурдтгал байна. Мөн А-гаас Б-ийн хооронд дельтатай хугацаанд энэ замыг туулсан гэж бодъё. Ямар зам туулсан бэ гэвэл энд байгаа номын энд одоо харагдаж байна сайн мэдэхгүй байна. Энд байгаа номын урт хэмжээтэй тийм замыг туулсан. Яг энэ хугацаанд. Ингэж бичиж болох нь байна. S гэдэг замыг бид V гэдэг хурдтайгаар дельтатай хугацаанд туулсан. Тэгштгэл номер 1-ийг ингээд тавьчих. Энийг дараа нь ашиглана. Тэгштгэл номер 2 дээр за нэг юм хэлбэрчилгаа бүгдээр ашиглая. Энэ бол А цэг, нөгөөх нь Б цэг. Энэ дээрээс яг үнэндээ нэг ийм S гэдэг номын уртыг туулсан байгаа. Хэрвээ энэ өөдтэй өнцөг маш бага өнцөг юм бол энэ номын урт нь номынхаа хүчтэйг ойролцоогоор тэнцэж эхэлдэг. Буюу дельта L нь ойролцоогоор S-тэй тэнцэх нь байна. 2 дугаар тэгштгэл дельта L нь S-тэй тэнцэх нь байна. Ямар нөхцөл? Тэр өөдтэй өнцөг нь маш бага нөхцөлд. Ингээд дельтагийн тэгштгэл орлуулбал дельта L гэдэг нь V гүрчг нь дельта T болж өөрчлөгдлөө. Гуравт нь бүгдээр юу харах вэ гэхээр гуравт нь энэ хурдны өөрчлөлтийг бол яагаад гэвэл би хурдтгалыг олгож байгаа миний зорилго. Хурдтгал гэдэг нь нэг ч хугацаанд хурдны өөрчлөлт. Хурдныхаа өөрчлөлтийг би харъя. Надад хоёр хурд байна. А цэг дээр VA хурд байгаа. Б цэг дээр VB хурд байгаа. VB хурд маань энд байна. VA хурд маань энд байна. Энийг тус-тусд нь би бас зуръя. Хурдны өөрчлөлт гэж юу вэ? Дельта V. Эцсийн хурднаас анхны хурдыг хассантай тэнцүү. Эцсийнх нь Б цэгийн хурд VB, анхных нь А цэгийн хурд VA гэсэн үг. Энийг юм хоёр векторыг хооронд нь нэмэх нь байна. Тэр нь юу вэ гэвэл Б вектор дээр хасах А векторыг нэмээд өгөөч гэсэн үг. Хасах А вектор гэж хаашаа чиглэх юм? 180 градус эсрэг ийшээгээ чиглэх гэсэн үг шүү дээ. Энэ бол хасах А вектор. Энэ хоёр векторын хооронд нь нэмье. Эхлээд Б вектор зурчих. Б вектор нэг зурган дээр нэг иймэрхүү юм байна. Энэ бол вектор B. Дараа нь вектор R2-ний төгсгөл дээрээс нэмээд өгье. Нэг арай нэг өөр ташуу зуръя да. Тэгжээж илүү ойлгомжтой болох нь. Энэ B вектор А-г нь яаж явах вэ? А-г нь ингээд зурчнаа. Уртаараа ерөнхийдөө энэ ижилхэн байгаад байгаа. Гэхдээ энэ хасах А вектор эхлээс нь төгсгөл рүү татчих юм бол энэ маань миний нэлбэр вектор буюу тэр маань дельта V хурд гарч ирэх нэ. Өөрчлөлт.
Энд өөттэй өнцөг байгаа бол энд ч гэсэн өөттэй өнцөг гарч ирнэ. Одоо сайн харж байгаарай. Одоо энэ зургийг энэ зурагтай харьцуулаад төсөө бичье. Ямар төсөө бичиж болох вэ гэсэн чи ийм төсөө бичиж болох нэ. Энэ одоо нумын уртыг дельта L-ийг бүгдээр яаж болох вэ гэвэл дельта L ойролцоогоор нумын уртаа тэнцвүү тэр нь өөттэй үржих нь R. Яагаад анхандаа хэлсэн шүү дээ өөттэй гэдэг маань нумынхаа уртыг R хуваасантаа тэнцсэн гэсэн. Энэ дээрээс юу гэж гарч ирэх вэ гэхээр S тэнцвүү θ үржих нь эсвэл өөттэй үржих нь R гэж гарч ирнэ. За энийг мартаж болохгүй. Энэ дээрээс θ өнцгийг яаж бичих вэ бүгдээр? Дельта L хуваах нь R гэж бичиж болох нь байна. Дельта L-ийг энэ дээр бичсэн биш тараа. Нэгдүгээр тэгштгэл дээр. Нэгдүгээр тэгштгэл дээрээс юу гэж гарч ирэх вэ гэвэл дельта L нь хурдыг үржих нь хугацаа А-гаас Б хүрэх дельта Т хугацаа. Энэ хоёрын хооронд дельта Т хугацаа явсан. Хуваах нь радиус. Энэ дээр бас өөттэй өнцгийг бүгдээрээ бичье. Яаж бичих вэ гэвэл дельта V тэнцүү. Энэ бас энэ дельта L-тэй ингээд адилтгаж хараараа бүгдээрээ. Энэ хажуу талынх нь радиус гэж бодчих юм бол тэр нь хурд үржих нь тэр өнцөг. Энэ дээрээс өнцгийг яаж болох вэ? Дельта V тэнцүү V юм байна гэж бүгдээр олчих болох нь. Энэ доор нэг өөттэй байна, тэр дээр нэг өөттэй байна. Хоёулаа хоорондоо тэнцэг учиртай. Тэр утгаараа V үржих нь дельта Т хуваах нь R гэдэг бол дельта V үржих нь V-г тэнцүүгийн тэмдгийн нөгөө тал руу гаргачих. V квадрат болно. Эндээс бичиж V квадрат хуваах нь радиус харин дельта Т-г тэнцүүгийн тэмдгийн баруун гар тал руу шидчихээ. Ийм болох нь. Юуг харж болох вэ гэвэл энэ хэм бэ гэдгийг бүгдээрээ таньж явах учиртай. Яагаад? Тодорхой хугацаанд хурдны өөрчлөлтийг хэлж байна. Энэ бол хурдтгал. Энэ хурдтгал юм аа. Тэгвэл энэ дээрээс бичээ бүгдээрээ. За энэ маань энд ирсэн шүү бүр. Дельта V хуваах нь дельта Т нь хурдтгал юм биш үү? Энэ хурдтгал чинь буюу нэг ч хугацаанд хурдны өөрчлөлт нь нөгөө тэгвэр энэ доо талын тэгштгэл дээрээс хурдны квадратыг хуваах нь радиус байх нэ. Энэ бол онцгой хурдтгал. Хин гэдэг хурдтгал вэ гэхээр хичээлээ ихэнд хэлсэнчлэн төвд тэмүүлэх хурдтгал. Төвд тэмүүлэх хурдтгалыг хэрхэн дүрслэх вэ гэвэл энд харуулсан байдлаар тухайн материал цэгээс тойргийн төв рүү бүгдээрээ зурна гэсэн. Багш дахиад зуръя. Эндээс ийшээгээ зурч харуулдаг. За энэ бол өнөөх төв тэмүүлэх хурдтгал юм байна. Хурдтгал ба шугамын хурд хоорондоо 90 градус байгаа учраас түүнийг AN буюу нормал хурдтгал гэж бас хэлдэг шүү. Тийм учраас энэ A-ийг тавиад үгүй. AN гэдэг маань нормал хурдтгал буюу төвд тэмүүлэх хурдтгал. Төвд тэмүүлэх хурдтгал маань энэ дээр зурсанчлан үргэлж тойргийнхаа төв рүү тэмүүлэн шугамын хурдны вектортай перпендикуляр байдлаар 90 градусаар зурагдах учиртай. За энэ доор багш нь бүгднгийн бичээд өгсөн байна. Төвд тэмүүлэх хурдтгал энэ шугамын хурдны квадратыг радиуст хувааж олдог. Бити мартаарай. Уг хурдтгал нь тойргийн төв рүү чиглэнэ гэдгийг хэлсэн. Баттгай жишээ 2-ыг бүгдээрээ хийцгээе. Жишээ 2. Тоглоом машин жигд 3 м/с хурдтай хөдлөнө. Машины хөдөлгөөний үе 2 секунд бөгөөд тойргийн радиус нь 1 м болно. Радиус нь 1 м байх нь хөдөлгөөний үе нь 2 секунд байх нэ гэж үгс үг гэвэл энийг А цэг, энэ А цэгээс гараад нэг бүтэн тойроод буцаад А цэг дээр ирэхэд 2 секунд. Машины нормал хурдтгалыг олоо гэсэн юм. Нормал хурдтгалыг яаж олох вэ? Буюу төв тэмүүлэх хурдтгал маань хурдны квадратыг хуваах нь радиус гэж болно. Ингээд хурд нь 3 м/с квадрат хуваах нь радиус нь 1 м. Энэ дээрээс 9 м/с квадрат болох нэ. Бэдэн 1 секунд хугацаанд шугамын хурдны өөрчлөлт бол 1 секунд хугацаанд хаана очив? 2 секунд хугацаанд нэг бүтэн тойрж байгаа юм бол 1 секунд хугацаанд тойргийн тал дээр очино. Тэгвэл түүний хурд нь ийшээгээ байх болно. Цагийн зүүнний эсрэг эргэж байгаа юм байна. Анхныхаа хурд нь ийшээгээ байх болно. Ингэчээ бүгдээрээ энийг B цэг, энийг VB хурдгий, энийг VA хурдгий. Шугамын хурдны өөрчлөлтийг ол гэж байна. Тэгэхээр дельта V тэр нь B-гээс хасах нь А. За скаляраар бичье. B-гийн чиглэлийг эерэг чиглэлгээр үзчихье. Энийг сөрөг чиглэлгээр үзье. Тэгвэл VB-гээс хасах VA буюу энэ маань 2
v болох нь байна. За яагаад 2v гэж үг энд? v b v атага тоон утгаараа тэнцүү тэрийг анхнаас нь v л гэчихэж байгаа. Тэр нь болохоор ингээ 3 м/сек байхгүй. Тэр утгаараа ингээд 2-ыг үржих нь 3 буюу 6 м/сек. Нэмэх 6 гарлаа гэж юу гэсэн үг вэ гэвэл эрг гэж үзэж байгаа тэр чиглэл рүү дельта v вектор байна. Чиглэх нь байна. 1 секунд хугацаанд дундаж хурдтгалыг олоо гэсэн байна. Дундаж хурдтгал тэнцүү 1 хугацаанд хурдны өөрчлөлт тэнцүү 1 хугацаанд 1 секунд гэдээ өгсөн байна. Хурдны өөрчлөлтийг сая 6 гэдээ олчлоо. Тэр утгаараа 6 м/сек квадрат болох нэ.